Би саяны нөгөө Duolingo гэдэг нь англиар хоёр сувгтай шүү дээ. Хоёр хэл гэсэн тийм хэс аппликейшн ашиглаж байна. Энэ өнгөж байдаг төлөвлөж байдаг тийм хоёр төрлийн аппликейшн байна. Саяны шилдэ хэдэн жилийн өмнө утсан дээрээ суулгаад сүүлийн 3-4 сар эрчимтэй 3 сар өдөрт нэг 10-аас 15 минут хятад үзэж байна. Тэгээд яагаад тэгэхээр 10-аад наснда Орос хэл сураад тэгээд сургууль соёл гээд Орос руу явж ирсэн. Тэгээд 20-аад наснда чи 90-ад он болчих штэ. Англи хэлний ирэн ирээд Оросоос сурсан байсаас англи хэл рүү ороод англи хэл бас сураад боломжоор тэгээд тэрнгээрээ орчуулагч мөрчөөд хийгээл ер нь эдийн засгийн мөрөлтэй мөртөө хэлээр бас явцсан. Тэгээд 30-аад наснда Япон яваад бас сурахаар яваад англи хэлтэй байсан учраас тэр нүүд хэлхийг авчиж байгаа. Тэгэхээр Япон очсон чинь Японд байгаа юм чи мэдээж Япон сурахаас болохгүй. Өөрөө ч бас мөрөлтэй чи. Тэгээд 40 наснда ямар ч хэл сураагүй. 50 наснадагийн тухай хараад хятадаар сурд юм. Хятад яг ойрхон бизнесийн боломж гарах юм билүү. Дээрэс нь Японтойгоо төстэй болохоор бас сурчвал болох л өгч одоо зориглоод ингэж үзчихлээ. Тэгээд би энэ Duolingo аппликейшн их зүгээр юм байна гэж бодоод жоохон мөнгөний төлөөд нэг хямд дотор хуулиар бас авсан. Тэгсэн чинь дотор нь монгол хэл байхгүй. Энэ аппликейшн яадаг вэ гэхээр нэг хэлээр дамжуулж нөгөө хэлийг сурд юм байна. Жишээлбэл монгол хэлээрээ дамжуулж ямар ч хэл сурч байна. Тэгсэн чинь дотор нь монгол хэл байхгүй. Тэгээ би нөгөө ChatGPT-гээс асуулаад энэ Duolingo яагаад монгол хэл байхгүй наа гэсэн чинь. Мэдээж зах зээл бага. Тэгээд нөгөө хэрэгжилж байгаа Duolingo ашиглаж байгаа монголчуудын орлогын түвшин гэл нөгөө эдийн засгийн талын хараад өгч юм л та. Тэгсэн чинь Duolingo дотор бас нэг юм реклам явна шүү дээ дунд. Нөгөө би хичээлээ хийж явахт. Тэгсэн чинь ингэж энэ устж үед болж байгаа хэлүүд бас ганцхан байгаа шүү. Хавайн хэл мэдээч мэдээ хэлээд байна. Гэтэ зэрэг монголч мэдээж арайч устж үед нөгөө болж байгаа хэл биш баг. Гэтэ хятад жишээлбэл монгол хэлийг заахаа байцсан гэхээр юу гэдэг хоригдж яах гэсэн бас л устгай хэлтэй ч юм уу ямар ч гэсэн өвөр Монгол устгай хэлтэй хэл болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэг Duolingo компанид бас хийж болохгүй юм. Энэ дэлхийн бас хэлний талын хэлний сургалт явуулдаг том компани шүү дээ. Хэлчин нөгөө онлайнаар хэлчин бас бүх юм одоо компьютер бол ингээд байгаа. Тэрний хамгийн одоо жишээлбэл мод хагалах юм гэж компьютераар хийж болохгүй шүү дээ. Яг өдөр робот мод хагалдаг робот хийж болно. Тэгтээ яг хамгийн таарж байгаа одоо салбар жишээлбэл хэлний салбар онлайн сургалт хамгийн түрүүн ингээд интернетээр тархаад энэ хин логийн нөхний ашиглаж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ямар нэгэн өөрсдөө тайлбар хийж байгаа юм уу? Дээрээс нь жишээлбэл монгол хэлийг энд оруулбал яасан бэ гэж би бас хоёр хэд бодож байгаа байхгүй. Дээр үед монгол кирилл үсэг чинь нөөц програм дотор ороогүй байжал яаж оруулах вэ гэдэг нэг яриа болж байгаа нэг юм оруулсан. Дараад нь монгол үтгэж гэсэн оруулсан. Бас энэ чинь нөгөө бид нар чинь жижиг эдийн засаг цөөхөн хүнтэй учраас манай хэлийг хүмүүс тоохгүй шүү дээ. Сурж байгаа хүн цөөхөн ашиглаж байгаа одоо монгол хэлээр дамжуулж гадаад хэл сурж байгаа хүн ч гэсэн цөөхөн. Дээрээс нь гадаадаас монгол хэлээр сурах байгаа хүн цөөхөн. Энэ дээр бол бүх улсууд ингээд жишээлбэл эдийн засгийн газар чинь хэлээ одоо соёлоо яах гал мөнгө хайдаг. Оросч гэсэн, Америкч гэсэн бүгд ингээд өөрөөсөө хамгаалахад сүүлийн зөөлөн хүчний бодлого гэдэг байгаа. Тийм бодлоготой хаад Монгол гэсэн жижиг хэлхөө өөрийгөө бас хамгаалахын их нэг алхам нь бас Duolingo гэдэг аппликейшн монгол хэлээр оруулаад яасан гэх. Тэгэхээр бид нар өөрсдөө гадаад хэлийг сурах боломжтой бол надад хүмүүс бас манай монгол хэлийг сурах бас нэг арга нь болсон болов уу. Ийм нэг хөдөлгөөн шиг бид нар өөрсдөө өрнөж болдгоо юм. За би сая тэр нэг би ч англи Япон хэлний төр заадаг оюутнуудыг бас Япон руу ажилчдаа явуулдаг тийм ажилтнуудын хэдэн жил хийж байгаа учраас бас бодлоо да хятадын жишээлгээд англи хэлний сурах би харж байгаа. Тэгсэн чинь Монголын англи хэлний сурахтай харьцуулаад харсан чинь цаасны хувьд болохоор хятадын англи хэлний манайд хэрэгжилж байгаа англи хэлний сурах нь цаас одоо ингээд гоё өнгө мөдний хувьд бол хамаагүй илүү харагдаж байгаа. Тэгэхээр чи хятад чи биднээс хийх баян орно. Тэгээд бид нар чинь тийм сайн сурах гэж яг цаасан сайн байж болно. Гэтэ боловсролтой мөнгө хайж яах гэж ойлгох юм уу? Эсвэл
хэрэг мэдгүй үнэтэй юм урлаа Америкуудын шахаасаар ч юм уу Америкийн нэг компани шахаасаар манай дарга нар авч юм юм уу. Нэг юм бас нэг хоёр дүн бодол төрч. Тэгээд мэдээж нэгэнтээ ингэж боловсролд мөнгө зарах юм бол жишээлбэл ийм Duolingo ч юм уу. Монголын хувьд бол нөгөө ийм онлайн сургууль их зүгээр гэж бодоод байна. Яг тэгвэл манайх нөгөө хөдөө мэдээж тэгээд аль юм болгон багш нарын хүрэлцэн муутай юм тархсан жижиг орон хүн амцуудтай тархаа баталгаа орон учраас онлайн сургалт. Тэрний нэг боломж нь бол Duolingo гэж болох юм аа гэж. Тэгэхээр энэний бид нэр яг би ч гэсэн өөрөө ингээд чадлаараа жижигхэн мөнгө төлөөд тэр жилийн хэрэглээг авч яана өөрөө хэрэглэж яана. Тэгээд ойр дотн байгаа манай сургалтанд явж байгаа бүх хүүхдүүдэд би хэрэглээсэй гэж хоёр нэг ярьж хэлж байна. Энийг хэрэглэх юм бол яадаг вэ гэхээр би ч тодорхой хэмжээний хэл эзэн туршлагатай хүн болоод тэрнийг ярьж штэ. Гэхдээ хэл эзэж байгаа нэг гол юм нэг л жишээлбэл хаана явж байгааг мэдэхгүй. Ингээд нэг одоо энэ чи байшмаарууд ингээд байшингаар 2 давхар 3 давхар ингээд харагдаж болно те. За 3 давхар байшингаа за ингээд мөнгө дуслаа 3 давхар уг нь 5 давхар гэсэн 3 давхар дээр зарчийг зарж болно. Хэрэндээ тийм байхгүй ш. Яг бол хаана явж байгаа нөгөө их зарж байгаа хүмүүс яг мэдхэд хэцүү. Ингээд хийгээд би ч яг одоо 3 4 сар тэгэхээр нэг эрчимтэй бичлэгтэй тэгтээ үзэж байгаа гэж ингээд одоо бас ингээд сайн байхгүй юм уу ч ярьж чадахгүй те. Жаахан ч юм ойлгоход хэцүү ингээд энэ чинь бас дотроо ингээд миний хэд яаж байгаа бол хизээ ярьдаг бол нэг хүн ямар ч юм ингээд нэсэн шүү дээ. Яг би мэдээж нэг нас явцаас ингээд хийгээд жоохон сурцсан. Дээрээс нь хэл үзэжсэн төрөлтөөс. Хизээ нэгэн цагт ингээд Монголын эзүүр гэдэг шиг юм харагдана гэдэг мэдж байгаа учраас ингээд байж. Ихэнх хүмүүс ингээд шантардаг. Тэгээд Duolingo энэ ийм хэлний аппликейшн, сайн аппликейшнийг ашиглахад яадаг юм бэ гэхээр би ангууд ашиглаж байна л та. Тэгэхээр энэ ч болохоор өдөр болгон оноогийн ч үгэн. Дээрээс чинь нөгөө найз гэдэг нөгөө Facebook дээр найз гэж яддаг шүү дээ. Тэр шиг найзтай болгоод хооронд нь өрсөлдүүлнэ, чамаа магтна гэлтэй. Хичнээн цаана робот чамаа магтчаад гэсэн хүн чинь магтуулахтай дуртай байт юм байна. Дээрээс нь үр дүнгийн чинь нөгөө тоогоор харуул. Жишээлбэл 160 оноотой байх юм бол одоо нэгэн дундаас дэш бараг агшин төвчний мэдлэгтэй болох юм да ингээд тийм нэг хүснийг харуулцдаг. Би болохоор одоо хэл дээрээ 13 оноотой байхгүй. Тэгэхээр 13-аас хизээ 160 болоод одоо төгс шахуу болох. Би тэгээ энэ дээрээ бас нэг юм болохоор нэгэнт хэл үзчихсэн хүмүүс чинь би англи хэл ч юм уу япон хэл мэдж байгаа учраас хятад ашиглахад амар байна. Тэрнээс биш зөвхөн монгол хэлтэй хүн бол энийг ч ашиглахад хэцүү шүү дээ. Тийм болохоор бид нөгөө монгол хэлээ нэмүүлээ гэдэг байна. Тэгээд яг хоо жишээлбэл за одоо өөрийнхөө тухай ярих нэг юм хайшин. Гэхдээ яг хоо ингээд та ямар нэгэн хэлтэй бол тэрнийхээ төвшин бас тогтоогод үзэх шүү дээ. Би жишээлбэл одоо япон хэлээ ингээд буруу юм уу зөв юм уу 100 гэдээ арчиж байгаа байхгүй. Уг нь 160 байх хэрэгтэй бүс үг. Би чинь Японд 8 жил амьдарсан. Тэгээд сургууль мургал өдөр болгон сургууль мургалаар явсан. Би ч цаас ном уншсан шүү дээ. 90 дээлтэй яг хэлний биш ч гэсэн япон хэлээрээ. Тэгээд оросныхээ төвшин бас тогтоож болно. Англи хэлний төвшин болно. Дэлхийн гол хэлүүд бүгд байгаа юм чинь. 40 хэл байгаа баг шүү. Тэгэхээр нэгэнт хэлтэй хүмүүс хэлний төвшин тогтоолгоод үзээч. Англи хэлний тодорхой хэмжээний мэдл яг нэг дунд гэх юм уу дундаас доош мэдлэгтэй бол тэр англи хэлээ ашиглаад англи хэл сурч болно гэсэн. Одоохондоо монгол хэл байхгүй. Тэгэхээр энэ аппликейшнийг хамтаа хөгжүүлье. Одоо надтай найз надад таньдаг хүмүүс надтай найз болоод ингээд хөсөлтөө бидрүү оноогоо хараад тэр нөгөө гүйдэг аппликейшн шиг яг адилхан тийм нэг хэл сурдаг аппликейшн байна. Хэл сурж जैन дээрээс нь тоо сурж जैन дээрээс нь тооных нь би хичээлүүдийг бас бүгд биччих боломжийн санагдлаа англи хэлээр. Мэдээж хятадтай хүмүүстээрээ бүрдчих болох байх. Дээрээс нь хөгжим гэж байна. Тэгээд ерөнхийдөө бид нөгөө хэмэл оюун энэ компьютер чи одоо өссөн гэсийг бидний амьдрал руу орж ирж байна. Тэгэхээр энэний чинь боломжоор ашиглаад явахаас аргагүй болж байгаа цаг юм уу даа гэж бодлоо.